За сайн байцгаана уу? Шинэ оны минь төргий. Тэгэхээр подкастынхаа 2022 оны хамгийн ихний дугаараа та бүхэнд хүргэж байна. За энэ дугаартаа хин нэгэн зочныг урьсангүй энэ 7 хоногт болсон гендертэй холбоотой, хүний эрхтэй холбоотой асуудлууд дээр за яагаад энэ ер нь хүний эрхийг зөрчиж байгаа юм бэ? За яагаад хүүсээр ялгуурлан гадуурхсан гэж тухайн асуудал дээр үзээд байгаа юм бэ гэдэг дээр энгийнээр тайлбарласан ийм подкаст хийгэж бодлоо. Юун түрүүнд энэ 7 хоногт Өмнөгов аймгийн Цогцзын сумын иргэдийн төлөөлөгчдийн хурлын гаргасан шийдвэр за нэлээд сошиал орчинд бас олон нийтийн шүүмжлэлийг дагууллаа гэж харлаа. За тухайн сумын иргэдийн төлөөлөгчдийн хурл бол тархан бэр Ингэрийн цол тэмдгийг одоо тухайн 3 болон түүнээс дээш одоо хүү төрүүлсэн ээжэд олох ийм журмыг баталсан байна. За тэгвэл яагаад энэ хүүсээр ялгуурласан одоо хүний эрхийг зөрчсөн мөн хууль зөрчсөн ийм журам юм бэ гэдэг дээр одоо тайлбарлая. За одоо тухайн Ингэрийн тэмдэг олгох журам дээр тодорхой ийм шалгууруудыг зааж өгсөн байгаа юм л да. За жишээлх юм бол тухайн эхийн төрүүлж өсгсөн хүүхдүүд хамаарах ба бусдаас үрчилж авсан хүүхэд хамаарахгүй гэж заасан байна. За өөрөөр хэлэх юм бол хүүхдийг үрчилж авсан болон өөрөө төрүүлсэн гэж одоо ялгуурлан гадуурхсан ийм агуулгатай заалтыг оруулсан байна. За дараагийн шалгуурт нь анх бэр болж очсон айлдаа 3 болон түүнээс одоо дээш хүү төрүүлсэн байх шаардлагатай. За гэтэл уг шалгуур дээр анх бэр болж очсон айл гэдэг энэ үг нь за тухайн хүний анхны нөхөр гэсэн нутгийг илэрхийлж байгаа болов уу? Гэтэл за гэр бүлийн хүчирхийлэл эсвэл одоо амьдралын ямар нэгэн шалтгаанаар тухайн эмэгтэй хүн тухайн одоо гэр бүл салсан байж болно шүү дээ. Энэ дээр жишээлх юм бол одоо маш бүдүүлгээр тусгаалan ингэж зааж өгсөн байгаа юм л та. Хан бэр болохын тулд одоо хүчирхийлэлд өртсөн ч хамаагүй тухайн одоо гэр бүлээсээ тухайн нөхрөөсөө тухайн эхнэр нөхөр хоорондоо салахгүй байх хэрэгтэй гэсэн ийм агуулга энд явж байгаа юм а. Тэр 3 дахь шалгуур дээр нь бол охин хүүхэд төрүүлсэн бол тархан бэрд тооцохгүй гэдэг шалгуурыг бүр тусгайлаад оруулж өгсөн байна. Гэтэл тухайн хүний төрүүлсэн хүүхэд нь эрэгтэй ч бай эмэгтэй ч бай тэгш эрхтэй байх ёстой. Гэтэл охин хүүхд төрүүлсэн бол охин хүүхд юу хүн биш юм уу? Эмэгтэй хүн биш юм уу те? Ийм журмыг төрийн байгууллага нөгөө баталж яана гэдэг бол үнэхээр хүний эрхийн мэдрэмжгүй ийм одоо үйлдэл байгаа юм. За жишээлх юм бол энэ гаргасан одоо журам нь Монгол улсын үндсэн хууль жишээлбэл одоо хүн болго мэддэгтэй үндсэн хуулиар эрэгтэй эмэгтэй хүмүүс за хүн ер нь нас хүйс шашин шүтлгээс одоо үл хамааран ялгуурлан гадуурхгүйгээд хамгийн наазхан заачсан байдаг. За манай улсуудаас гендерийн эрхтгч байдлыг хангах тухай хууль гэд байдаг. За энэ хуулийн бас тодорхой заалтуудыг энэ журам өөрөө саяны дурдсан агуулгуудаас харах юм бол зөрчиж байгаа байхгүй. Энэ дархан бэр олгохтой холбоотой асуудал нь за Цогцзын суман дээр гэхэд бол өмнө нь 2017 оноос хойш байж байсан ийм асуудал. За тухайн сумын одоо иргэдийн төлөөлөгчдийн хурал нь нөгөө баталсан журмаа одоо Facebook пэйж дээр тавиа. За ингэж олон нийт бол энэ асуудалд анхаарлаа хандуулж байгаа байхгүй. Энээс өмнө тэгэхээр яг ийм хүүсээр хүнийг одоо ялгуурлан гадуурхсан ийм сэтлийг улам өдөөсөн энэ асуудал бол одоо ингээд байсаар л байгаа гэсэн. Тэгээд гендерийн үндэсний хороо гэдэг манай дээр байдаг. Гендер гэхээр зүгээр одоо гадаад өв шиг сонсогдож байгаа боловч зүгээр л эрэгтэй болон эмэгтэй одоо аль хүүс эрэгтэйгш одоо байх тэр боломж бололцоог нь олгох гэсэн ийм ойлголт байгаа шүү. Бас ийм ойлголт байгаа шүү. За тэгээд тархан бэртэй холбоотой асуудал дээр жишээлбэл ингэдэг гэж байгаа хгүй. За тархан бэр нь болохоор 3 болон түүнээс дээш хүү төрүүлсэн тохиолдолд тархан бэр одоо цол олгоно гэж байгаа шүү дээ. Тэнгүүд за охин хүүхэд төрүүлсэн хүмүүс нь яах юм бэ? Хүүсээр ялгуурлаж байна гингүүд уран бэргээд цол нөгөө талд нь гаргаад ирдэг. Тэмдэг. За тэгэнгүүт 3 болон түүнээс дээш охин төрүүлсэн гэдэг агуулга багтаад. Гэтэл энэ маань яг энэ дархан бэр гэдэгтэйгээ ялгаагүй зэрэгтэй эмэгтэй айл нэг хүүсийг л ялгаж авч үзээд за тэрэндээ одоо тодорхойлон ялгууртай хандаад байвал энэ нь өөрөө хүний эрхийг тодорхой хэмжээгээр зөрчиж байна гэдэг ийм агуулгатай байгаа шүү. За энэ 7 хоногт олонний анхаарлыг татсан бас нэг үйл явдал нь хүний эрх гендертэй холбоотой одоо хэвшмэл ийм ташаа ойлголтыг одоо сурчилсан ч юм уу эсвэл хэвшмэл ташаа ойлголт одоо хүртэл нийгэмд юу богшсон байгаа гэдгийг илтгэх бас нэг үйл явдал нь Монголын шагаан харваатай холбоотой за хэвлэлийн хурал байлаа. Тэгээ одоо
нөгөө нэг Монгол ховтос өмсөх жаяг, нөгөө нэг эмэгтэй хүн харвдаггүй жаяг бүгд алдагдал болно. Тэгээ цаашдаа бол энэ шагаа харваа устдах тийм аюул дүрнэ гэж Монголын шагаа харвааны холбоо үзэж байгаа. Дээр үеийн эмэгтэй улсууд одоо энэ шагаа харвааг дээдлж шагаа харваанаас гадна эрэгтэй улсуудаа их дээдэлдэг байж орж ирсэн айлгэрч орж ирсэн улсуудтай үгээрээ солихдоо одоо эр нөхөр өрхийн тэргүүнтэйг ам уралцуулаад ярьдгүү байж эр улсуудтай нийлээ зэрэгшиж суугаад одоо шагаа тоглох бусад одоо эр улсуудын тоглоомоор тоглодгоо байжээ. Тэр бас эмэгтэй улсуудын өнөөдрийн тээж явж байгаа бас нэг Монголын өвөө. Эмэгтэйчүүд эрэгтэйчүүдийн тоглоомоор тоглодоггүй гэсэн одоо хүртэл нийгэмд богшсон байгаа гендрийн талаар хоёр хүүсийн одоо эргэтгэж байдлын талаар юм ташаа хэвшмэл ойлголттой. Тэрийг ингээд хэвлэлийн хурлын үеэр олон нийтэд ярьсан байгаа. Тэр яагаад хүүсийн тэгш хэрэгтэй холбоотой, гендертэй холбоотой эдгээр асуудлууд дээр бид нэр анхаарлаа хандуулж байх ёстой юм гэхээр энэ асуудлууд чинь зүгээр л эрэгтэй эмэгтэй хүний тоглоом гэдэг жижигхэн ойлголт шиг мэт боловч явандаа таамжирсаар нийгэмд гэр бүлийн хүчирхийлэл, эрэгтэй эмэгтэй хүний хоорондын дундаж наслалтын зөрүү, эрэгтэйчүүдийн одоо боловсролын асуудал, эмэгтэйчүүд эрэгтэйчүүдтэй харьцуулахад одоо харьцангуй өндөр одоо боловсрол эзэмшдэг ч юм уу ийм ялгаатай байдлыг одоо дэврэгдэг, ялгаатай байдал үүсэх гол шалтгаан нь болдог. Тэгэхээр аль болох одоо суураар нь асуудлыг шийдэхин тулд яг ийм хэвшмэл ташаа ойлголтуудыг бас аль болох заалруулж ингээд яг энэ чиглэлийн боловсролыг хүүхдүүдээс багаас нь өгөх нь чухал гэдэг юм байлээ. Энэ 7 хоногт болсон 3 дахь бас хүний эрхтэй холбоотой асуудал нь нийслэлийн онцгой байдлын албаагч өнгөрсөн оны 12 дугаар сард одоо амиа алдсан. Тэгээд тухайн одоо албаагчийн амиа алдсан албаагчийн одоо эхнэр нь одгирлгээ эмэгтэй олон нийтэд аль өнгөрсөн 12 дугаар сараас хойш ер нь хэвлэлийнхэнд хандаад нөхрийн маань энэ амиа алдсан асуудал дээр яг хэн буруутай гэдгийг тогтоогоод өгөөч гэдэг нэг ийм агуулгатай зүйл яриад байгаа. Одоо энэ Монгол цагдаа 100 жил гээд улаастай үйлдвэр дээр байдаг энэ самбарын нэг талд нь Монгол цагдаа 100 жилгээс самбарын одоо хулдаас байдаг. Нөгөө талд нь гал алдвал амиа алдна гэсэн онцгой байдлын самбарын хулдаас байдаг. Энэ хулдаасыг буулгах гэж явж байгаад одоо тэр галын машинтай шаттай машиныхаа шатан дээр гараад энэ одоо хулдаасыг буулгах гэж явж байгаад бол дээдхийн энэ тогонд одоо шаттайгаа хүрээд 10,000 вольтын хүчтэлтэй тийм тогон захиулж амиа алдсан байгаа. Энэ үед бол намайг жирэмсэн гэдгээ нотол батал гэдэг. Тэгэхээр одоо гидснийхээ зургийг харуул гэд би гидснийхээ зургийг ингээ гаргаад тавьсан харуулсан. Тэгсэн чинь бол хин гэдэг хүний гидсний царайгаа харуул гэд. Тэгэхээр нь одоо ингээд нүүртийгээ царайтайгаа гидсээ харуулад Facebook дээр өөрийнхөө одоо цахим хаяг дээр миний цахим хаяг нэг 26,700,000 дагагчтай тийм хаяг байдаг. Тэр хаяг дээр ингээ тавьсан байдгийг. Манай нөхөр бол эхнэртэй хайртай, халамжтай, ажилдаа бас дуртай. Энэ цагийн Эгэл Баатар байлаа. Харамсалтайгаар амнасаа алдлаа. Энэ хэргийн үнэн зөв учрыг олдлуулбал би явна. Гэтэл тухайн эмэгтэй өмнө нь одоо 2016 онд билүү дээ. Зэвүү яриа гэх ток шоугаар гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн гэсэн ийм зүйлсээ бол ярьжсэн. Гэтэл яг асуудлын гол нь уг нь төрийн албаа хаагч одоо үүрэгт ажиллаа гүйцэтгэж байгаад амиа алдсан уу эсвэл хин нэгний зараалж явж байгаад амиа алдсан уу гэдэг яг тэнд хүний эрхийн зөрчил байсан уу гэдэг асуудал байгаа байхгүй. Тэгэнгүүт зарим хэвлэл мэдээллийн байгууллагын эсвэл зарим хүмүүс нөгөө тухайн одоо асарсан хүний эхнэр ар гэртээ маргаантай байсан. Тэр маргаан эсвэл өмнө гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн гэдэг шалтгаанаар тэр эмэгтэйг дахиад ингээд буруу шагаад байгаа байхгүй. Чи яагаад өмнө нь ингээд хүчирхийлэлд өртсөн. Тэгээ тухайн үедээ хүүхдтэй болж чадахгүй гэж хэлснээр одоо энэ насарсан хүнээс хүүхдтэй болсон гэж яриад байгаа юм бэ гэдэг ч юм уу. Гэтэл яг нөгөө нэг асуудлын гол анхаарах поинт нь гол анхаарах одоо асуудал нь тухайн албаагч яагаад амиа алдсан бэ гэдэг дээр тэнд хүний эрх зөрчигдсөн үү гэдэг асуудал байгаа байхгүй юу. Хэрвээ бид нар иймэрхүү ингээд чухал зүйлсийг одоо алдаад өөр одоо шал хэрэгцээгүй зүйлд анхаарлаа хандуулаад тах юм бол ирээдүйд миний эсвэл таны эргэн тойронд байгаа эсвэл хайртай дотны хин нэгэн чинь яг тэр хүнд тулгарсан асуудал хэрвээ ингээд тулгараад тэгээд шудраг асыг хайх хэрэг гарнаа да. Гэтэл тэр үед хинч танд туслахгүй гэсэн үг. Яг тэр асуудал өөрийн толгой дээр бууж ирэхээс нааш хинч одоо тухайн асуудалд анхаарахгүй гэсэн үг. Тэгэхээр яг ийм хүний эрхтэй холбоотой асуудал
асуудлууд дээр яг зөрчил нь хаана байна вэ гэдэг дээр илүү одоо төвлөрөөд мэдээллийг түгээх. За хүмүүс бас яг зөрчил нь хаана байсан бэ гэдэг дээр анхаарлаа хандуулад за хүний эрхийг шаарддаг байх нь өөрөө маш чухал ач холбогдолтой юм аа. За та бүхэнд энэ 7 хоногт болсон хүний эрхтэй холбоотой зөрчил гэж утсан эсвэл хүмүүс одоо мэдүүл зохимаа гэж утсан асуудлуудаас түүгээд энэ удааха подкастыг бэлтгэлээ. Тэгээд цаашдаа ер нь 7 хоног болгон за хүний эрхтэй холбоотой ямар асуудлууд тухайн 7 хоногт болсон. Тэгээд яагаад бид нэр тэр асуудал дээр хов живд биш тухайн асуудлын гол одоо анхаарах зүйл нь юу байгаа юм бэ? Яг тэр асуудлаас бид нар юуг олж харах хэрэгтэй байгаа юм бэ гэдгийг энгийнээр тайлбарлаад подкастынхаа дугааруудыг бэлтэх болно. За анхаарлаа хандуулсанд баярлалаа.